За хай зөвхнүүд минь ээ. Ингээд дараагийн контентээрээ та бүхэнтэйгээ уулзч байгаадаа маш их баяртай байна. Мэдээж 2026 оны 4-р сарын 19-ний өдөр буюу тун удахгүй хэдхэн хоногийн дараа Монгол Япон pop соёлын өдрөлөг болох гэж байгааг та нар бүгдээрээ мэдж байгаа байхаа. Тэгээ энэхүү өдрөлгтөр мэдээж аниме дууны тэмцээн, cosplay тэмцээн, за тэгээ ер нь бол маш олон гой сонирхолтой зүйлс болдог. Тэгэхээр энэхүү өдрөлгийн тасалбарыг та бүхэн Portal цэгийн сайт руу ороод Yuki гэсэн промо кодоор 10% хөнгөлөлттэй авах боломжтой шүү. Тэгээд манай зөвхөн үзэгчдэд зориулаад хөнгөлөлт үзүүлж байгаа учраас манайха боломжийг алдахгүй аваарай. Тэгээд 4 сарын 17-ны өдөр энэ промо код нь хүчингү болох учраас гялс эртхэн аваарай манайха. Тэгээд гайд руу орцгоё. Ээлжид нэгэн тамооны гунигтай өдрөөр дүргэлжлсээр энэ тамоон бүр нэрээ уйдар гунгийн эморлоо агсан түвшний хаа юм аашин тий. Утагээ дахиад ларгацаар бараг хосууд шиг ландхүү. Энийг нь гаднаас орж ирсэн Нацуки хараад хүүе та хоёр чи үерхэд байгаа мó хизэнээс гэсэн асууж идэг. Нацуки маань тогныхоо мөнгийг түлж чадаагүй болохоор төрдөө тамоонид байж игээд ороод ирсэн юм лээ. Гэхдээ тэгээд айлд орж ирчээд сурсан цангаараа ууж идээд цогтоод л галзуурч өгнө. Удалгүй гитар аваад гайхалтай ай хальтхан тогсныхаа дараа би нэг хүний амьдралыг сүйтгэжээд өөрөө ингээд алдар нэртэй амьдраад дуу муу зохиогоод явж яах гэдэг нь үнэхээр буруу юм шиг санагдаад байна гэдээ. Тэр нэг хүний амьдралыг сүйтгэсэн гээд байгаа нь Асука буюу X нь. Ингээд Нацукигийн хуучин дурсамж гарнаа. Нацуки маань маш хэцүү амьдралтай байсан бөгөөд гудамжинд дуудуулаад өдрийнхөө хоолны мөнгийг арай ч нэг юм л олдог байж л тээ. Нэгэн өдөр Асука ирээд мөнгө өгч чадахгүй болохоор Такояки гар дайлснаар тэд анх удаа уулзсан. Нацукигийн аав нь хүүгээ бүр хажууд нь байгаа гэдгийг ч анзаардгүй тийм л хайхрамжгүй эцэг хүн. Түүнээс хойш Асука өдөр бүр Нацукиг гудамжинд дуудуулж яхад нь ирээд Такояки өгсөөр манай хоёр хөөрхөн дотн найзууд болсон юм байна. Нацукигийн хувьд дуучин болох мөрөөдөлтэй байсан ч энэ нь хизээж биелэшгүй байх боломжгүй зүйл мэт санагддаг байсан ч Асука үргэлжил хажууд нь айж дэмжиж аав ээжийнхээ ажилуулдаг Такоякигийн газар ажилтнаар авч Нацуки ч үүнд нь урамшин илүү амьдрах итгэлтэй болсон юм байна. Асука бол Нацукигээс хоёроор ихч ахлах сургуулийн цоглог охин бөгөөд чөлөөтөр хичээллэж олон тэмцээнд төрүүлсээр л эцэст нь өөрийнх нь хажууд айж дэмжиж байгаа цор ганц нандин хүн болох Асукад Нацуки дурлаж албан ёсоор үерхэх санал тавьснаар манай хоёр амар хөөрхөн үерхэж хэлсэн юм уу гэн заяа. Тэгэд Асука маань хэрвээ бүсийн тэмцээнд өөрийг нь төрүүлвэл заавал дуу зохиож өгөөрэй гэсэн амлалтыг авч Нацуки ч гэсэн айдол болох тэмцээнүүдэд оролцоор тэрэндээ тэнцээд бүр хаахаанаа л амжилттай. Ажлаа тараад нэг өдөр цалингаа авсан юм байна. Тэгээ Нацуки Асукада зориулж төрсөн өдрийнх нь бэлгийг бэлтэх байсан ч хүүгээ нохооноос дор үздэг аав нь гинтэл гараад ирнэ. Чи юм уу бацаан хиний зэрэгтэй өдөд хон болчоод урдаас хуцаад байгаа юм бэ гэж бүр мөнгөний авах гээд дайрч идэг шүү. Энэ үед Асука ирээд Нацукиг хамгаалсан хэдиж аав нь түүнийг шатнаас түлхснээс олоод хөлөө хуухлаад хүнд бэртэж хүсэж байсан бүсийн тэмцээнд ч орж чаддгүй. Гэхдээ Асука Нацукидээ уулзахаар зүг зүгээр байгаа юм шиг л ажиллаад харин ч эсэргээрээ чиний минь шалгаруулалт юу болсон гэхэд Нацуки өөрөөс нь олоод хайртай охин нь гимтсэн болохоор тэрхүү шалгаруулалтандаа бүр очиагүй байдаг. Тэгээ энийг нь сонссон Асука маш их сэтгэл нь өвдөж энэ өдрөөс хойш тэр хоёр огт уулзаагүй үерхлэн ч энэ өдөр эцэслэгдсэн. Тиймээс Нацуки нөгөө ажилласаа гарч дахин гудамжиндаа дуугаа дуулна гэхээс илүүтэйгээр болохгүй бүтгүй хүмүүстэй найзалж нөхөрлөж арх тамхинд живжээ. Түүний дараа нэг их хичээгээгүй хэрнээ фейс хамтлагийн сонгон шалгаруулалтад ороод их л амархан тэнцсэн. Тиймээс би яг энд байж болох хүн мөн үү гэж өдийг хүртэл өөрийгөө зэмлсээр л ирж хөргөж аваас энэ бүхний нөгөө хоёртой ярьж агаад уйлаад тасраад унтасгий. Утагийн Нацукиг өрөвдөд багштайгаа уулзаад учир начрыг нь тайлбарлаж хэлийгээд тамоонтой хамт нууцаар дагжаагаад араас нь очисон чинь багш нь тамоон гэж яаж мэдхүү нэг эвгүй хайрцаг толгой дээрээ угалцсан гар ард нь явж исэн болохоор шууд жуудагийн үрэлт хийлгүй яах вэ? Тэгээ дараа нь тамоон гэдгийг мэдээж шок. Мэдээж Нацуки одоо ямар байдалтай байгааг хэлнэ л дээ. Ер нь бол Асука хэдий X нь ч гэлээ хүмүүст тэрийгэ яриад яваад байдгүй. Учир нь хайртай үнэн арай гэж мөрөөдөлтөд хүрж яхад амьдралыг нь сөрүүлэхийг хүсээгүй. Тэр хоёрын дунд болсон үйл алгалтлын дараа Нацукиг айдал болсныг мэдээд бүр чин сэтгэлээсээ талархаж баярлаж одоо хүртэл нандиндаг гэдгээ хэлдэг. Хизээч Нацукиг муу мухагаар бодож өөрийнх нь амьдралыг сөрүүлсэн гэж боддгоо. Гэхдээ энэ бүхний уулзаад хэлхээс илүүтэйгээр энэ сошиал хаягийг Нацукид харуулчих гээд өгнө. Өгсөн хаягийг нь Нацуки тамооноос аваад юу ч бодлого скроллдоод
үзчихэд тэр хаягийг ажилуулдаг дэмждэг байсан нь Асука бүр Нацукийг дебют хийснээс хойш тасралтгүй хайрлаж дэмжсэн байсныг нь мэдээд баярлаад асгартлаа л уйлж байна. Маргааш гих өдөр Тамоо нэлээд эвгүй царайлсан байхаар Нутагийн Нацукигээс асуухад "Өө над даруун чинь сургуулийн соёлын өдөрлөгт явна гэд сэтгэл санаанд бүр дээсэн дөрөөн дээр байгаа гэдیں۔ Юун соёлын өдөрлөг гэсэн чинь Утагигийн одоо сурдаг сургуулийг Кейто төгссөн болохоор эдний соёлын өдөрлөг дээр хамтлагаараа очиж дуулах юм байна л та. Тэгээ соёлын өдөрлөгч хийлж Утагийн хоолны хэсгийн ахлагч болцсон бөөн ирч хүч. Тэгсэн Тамоо даруун чинь тайзны ард байж байхад л аль хэдийн тэндээс оргоод гараад ирсэн нөгөө багтай газаа Оори хүртэлх горилланы баг өмсөд гараад ирсэн ч ах шиг. Хүмүүс гайхаад асуухаар энэ манай дунд ангийн найзууд байгаа мó албар соёлын өдөрлөгт зориулаад ингэж багт наадам шиг баг зүүсэн гэл худлаа ярьчин. За манай гур бол тэрүүгээр чин тоглож моглоод гүүгээл жинхэнэ дураараа дургэж дунд чөмгөөрөө жиргэн гэдгийг үзүүлж өгч байна. Зөвхөн энэ хоёр баг зүгээгүй юм лээ. Кейто, Нацуки хоёр хүртэл нэг кача ачи юм болоод толгойд уугалчжээ. Нөгөө талд Асука хэрвээ ямар нэгэн байдлаар Нацукитэйгээ ярилцах боломж олдох юм бол тэр өдөр гаргасан муухай үйлдэлдээ уучлалт гуйнаа гэж бодоод байж байгаа. За ингээд дуудалгүй хүсэн хүлээсэн фейс хамтлагийнхан тусгай тайзан дээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирээд октийн зүрхийг хайлуулах нэ. Тэгээд удахгүй өөртөөх нь нэвтрүүлэгт зориулагдсан Нацукигийн зохиосон Нисэрэг гайхалтай дуугаар фэнүүддээ бэлэг барьж байгаа. Энэ дуу нь штэ. Үнэхээр чихэнд сонсголонтой гойд байсан. Харин дээвэр дээр Асука ганцаараа эморж идэл Нацуки хүрээд ирлгүүл яах вэ? Тэгээд саяын Нисэрэ гэсэн дууг олон жилийн өмнө Асукад амласнараа Асукад зориулж хийсэн гэдгээ хэлж хоёулаа бие бинийгээ үргэлж дэмжиж хүндлэх болно гэд манай хоёр хөөхөн тэврэлдээд үл ойлголцлоосоо гарах шиг боллоо. Гэвтэл би бол Нацукигээ Асукатай буцаад нийлжээсэй л гэж бодсон. За та нар юу гэж бодсон бэ? Утагийн маань хараа ангидаа байж байхдаа хэрвээ Тамоо манай сургууль бүр манай анги байсан бол өдөр бүр хамт байх байсан энэ гэж бодоод энэ бүр яг дурлцжээ. Тамоо жуудалгүй ирээд Утагигээ магтаж гарна. Юм ярьж адил хүүхдүүд явах шиг болоод хөшигний ард нуугдахдаа бараг үнсэлтлээ тэхүү. Утаги яг энэ үед би угаасаа Тамоонд мангар их хайртай болцсон байна гэдгийг мэдсэн. Хилмээр байсан ч зүрхээ биш тархиад агаад гараал гүйчлээ. Хаашаач гүгээд агаан Тамооны яг юунд хайртай бол гэж бодсноо. Том бие бөөрн хилөөд жижигхэн болгочдаг Тамоонд өчүүхэн зүйл дээр хүртэл сэтгэлээсээ ханддаг Тамоон хүнд мөрөөдлийнхөө төлөө бүхнээ зориулдаг Тамоонд энийхээрээ хасран цолцгор болчдаг игдүүтэй Тамоон хүнд интроверт ч гэсэн өөрийгөө өөрчилж өснийхээ өнгийг тод болгосон Тамоонд гээд Тамооны бүхий л хувилбарт Утаги маш их хайртайгаа мэдэрчээ. Тэгээд Тамоонд ингэж хайртай болж хажууд нь гай болохгүй тулд Утаги гэрийн үржлэгчийн ажлаасаа гарах өргөдлөө өгж байгаамаа. Энэ бүхнийг мэдсэн Тамоо нүдэндээ ч итгэхгүй бараг амиа орлоо. Утаги ч ялгаагүй бүр сүнсэн хаан тэнцэн байгаа гэмээр урвайсан унжисэн амтан болжээ. Өрөөндөө байсан Тамооныг дэмждэг бүхий л зүйлсээ хураагаад зүгээр л түүнийг холоос харж дэмжиж фэн байх нь Тамоонд илүү аюулгүй бас найдвартай гэж бодсон ч сэтгэл нь өөр газарт юу ч болсон Тамоо л нүдэнд нь харагцаар галзуурлаа штэ. Тэгээ сэтгэлээ сэргэнгээ нохоогоо салхилуулах гэсэн чинь Тамоо ирсэн байдаг заа. Чаавас бүр сургуулаас нь гуйж хаягийг нь олсон юм бэ лээ. Тэгээд олны танил юм чинь яаж гадаа байлах вэ гэртээ оруулсан чинь хоёр дүүнд бүр хар яар таны од мод байх чинь юусэн хамаагүй шүү гэдэг. Юутай Утагийн хальт гарчаад ирээ. Тэр хооронд хоёр дүүгээ гэрээ цэвэрлээрээ гэсэн чинь юун тэдэр өөрсдөө гэрээ цэвэрлэх Тамооныг бүр зараад Тамоо мэн хамаг гэрээ ажлыг нь хийж байх жишээний. Хоёр дүү нас хэлдэг. Манай эгч бол хэр баргийн зүйл шантраад байдгүй ажлаасаа гарсан маш том асуудал гараад гарсан байх. Аав ээж хоёр бид хоёрыг жоохон байхад маш их ажилтай эгчл байнга гэр орноо цэвэрлэж бид хоёр тоол унд хийдэг байсан гэл. Улгүй Утагийж гаднаас орж ирэхэд Тамоо нөхөр наятай тавтай морил гээл сүүдэ шүү. Тэгээ цэвэрлэгээ хийж явахдаа Утагигийн олон жилийн өмнө алга болгосон өөрийн гараар бэлдсэн хоолны жорын тэмдэглэлийг нь өгдөг. Эндээс харахад Утагийн үнэхээр их хичээдэг бас гэр цэвэрлэх хоол их дуртай нь харагдаж байгаа биз. Тамоон ч үүнийг нь ойлгосон бололтой. Хин нэг ботхоосоо илүүтэйгээр чи өөрийнхөө дуртай зүйлийг хийж хаанаас аз жаргал мэдэрж ин тэндэл агаарай. Надаас олоод хэрвээ ажилласаа гарсан бол намайг хэцүү байдалд оруулчихвэ гэж бодсон бол үгүй шүү. Чи өөрийгөө л хайрлаж өөртөө үнэнч байх хэрэгтэй гээл. Ёстой анх удаа бараг Тамооноос иймэрхүү гоё үгс урсаад байгаа мó да бараг л. За бэлтгэл дээр хамтлагийнхан бүжгэд татаж байсан чинь Тамоонгийн тухайн алдаад менежер нь Утаги руу залгаад чи очиод өгөөч тэхүү бид нар бүгдээрээ бэлтгэлтэй өстэй амар завгүй байна гээл. Утаги ганц хайртай айдал нь өвцнийг сонсоод ухаан мэдрэлгүй л гүйж ийн. Очиод эмээ хөвчөөд буцах гэтэл Тамоон татаад гэрлүүгээ аваад орчлоо. Тэгсэн гэр нь нохоо хороо заа. Хамгийн амир нь
Чи чимээг баг гарга. Тэнд утаагээ байшгүй. Энэ утаагээ унтчихин гэх мэт сонь юм яриад утаагээ эхэндээ жаахан биеийн зарц хийгээл айсан ч сүүлд нь хит их халуурснаас болж хий юм хараад байгааг нь мэднэ. Халууныг нь буулгах гээд жаахан зотон шүл бэлдээд уулгасан чинь бүр галзуураад унлаа. Ерөөсөө хий юм харах байдал нь өөрчлөгддөггүй. Эсвэл албаарч үжээд байгаа юм мэдгүй. Нэр утаагийн гэрээ үрсгчийн ажлыг тамооны төлөө л хийж байгаа гэж бодож байсан үгүй. Өөрөө бүр гэрээ ажил хийх дуртай гэдгийг хүртэл мэдэж авдаг. Тэгээ удалгүй хонх дуугарч хамтлагийнхан бүгдээрээ ирэх бөгөөд яг нөгөө айдол төрхөөрөө хэсэг байжгаад кетог хоол ирж дуусны дараа хэр удаан төвчин гэж үндсэн зангууд нь гартын байгаа зү тэ. За төгсгөл хэсэгт тамоон утаагийн тандан утаагийн би чамайг ямар ч сонголт хийсэн хүн л нэ. Би бууж өгөхгүй. Чиний өдийгөөс төдий хүртэл надад хэлжсэн урмын үгс тэр хичээл зүтгэлийг би хүсэр хаж яасан ч чадахгүй гэд хариуд нь утаагийн зөвхөн тамооны төлөө биш бас өөрийнхөө төлөө гэрийн урлагчийнхаа ажлыг үргэлжлүүлэхээр болж байна. Хамтлагийн бусад гишүүд ч гэсэн их л баяртай харагдаж байгаач. Өдөр хоног ээлжлэн он цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний амьдрал аз жаргалтай, заримдаа гунигтайгаар үргэлжилсээр. Гэхдээ хамгийн гол нь мөрөөдөлтөө заавал хүрнэ гэдэгт бүгдээрээ итгэлтэй байгаа. Ингээд Тамонс би сая дайнэмэ энэ хүрээд өндөрлөж гин 13 ангийн турш хамт байж хүлээцтэй төвчээртэй үүсэн та нартай баярлаа. Зүрх. Тэгээ одоо шинэ гаргалтуудаа утгагүй оруулна штэ.